Сонсогч танд зориулсан найдварын урам зоригийн үгс. Бурхан биднээс дуулууртай зүрхийг өдөр бүр хүсдэг. Заримдаа бид түүнийг хайрлаж түүнд дуулууртай байхыг хүсдэг ч гэсэн хэрхэн ямар алхам хийхээ ерөөсөө ойлгохгүй өдрүүд зөндөө бий. Гэхдээ Бурхан биднийг ганцааран маань үлдээгээгүй. Тэр ариун сүнсээрээ дамжуулан өөрийн үгээр биднийг удирдах, засан залруулж өөрчлөхийг хүсдэг. Библиэд хэлэхдээ хэрвээ та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахигтун гэж хэлсэн байдаг. Бурхан төгс хүмүүсээс бус харин өөртөө хайртай зүрхнээс урган гарсан дуулуурлалыг хүсдэг гэдгийг энэ үгээрээ дамжуулан сануулж байна. Өнөөдөр бид Бурханд зүрхээ нээлттэйгээр өргөж түүний үг дотор өөрчлөгдөх ёстой хэсгүүдээ түүгээр дамжуулан илчлэх өдөр байна. Хамтдаа бүгдээрээ үүний төлөө залбирцгаая. Эзэн минь ээ, та бол дуулууртай байдлыг хичээл зүтгэлээс илүү эрхэмд үздэг Бурхан билээ. Та бидэнд таныг хайрладаг, тань дуулууртай байхыг хүсдэг ч гэсэн заримдаа яаж хийхээ ойлгохгүй байгаа биднийг та зааж засан залруулах болтугай. Өнөөдөр бид таны үг рүү хөтлөгдөж, амьдралын маань ямар хэсэгт таны дуулууртай байдал хэрэгтэй байгааг яг одоо та бидэнд илчлэн харуулах болтугай. Таны дотор дуулууртай зүрх сэтгэлээр та биднийг дүүргэж өрөөх болтугай. Иесусийн нэрээр залбирч байна. Амен.